Зөвлөчийн хүч. Зохиолч Ц. Ууганбаяр. Зуны айгам халуун өдрүүд эхэлжээ. Их хот улам бүр хаяагаа тэлж, хотын нүсэр их дуу чимээ бохир агаараас зүхтах гэсэн айл өрхүүд лагерийн тансаг байшингууд хотын захад барьж эхэлсэн тэр үе. Дижид эмгэн нас дээр гарч элдв хууч өвчнөд баригдсаар дээрдэхээсээ нэгэнт өнгөрчээ. Гарч хандах тулж түших ах トゥ өөр хүүхэдгүй тэрээр харин хур их хөрөн хурааж чадсан нэгэ. Эдэр залуу насандаа хэд хэдэн нөхөр солиод амьдсан ч өөр хүүхэд заяасангүй билээ. Чухам энэ л үедээ дижид эцэг ихтэй хөсөр хаягдсан улаан ялзраа өнчин охин үрчилж авсан нь эдвгээ 22 нас хүрч яваа зулаан охин аж. Зулаан охин хадамд гарч амжаагүй сайхан бүс хүчөөдийн нэг юмсанжээ. Тэрээр бэлдээ ээжийнхээ ачаар дутагдах зүйлгүй тансаг өссөн ч харин өргөмөл ээжигээ нас дээр гарсан хойно нь хөсөр хайжээ. Өөрийг нь өвчнөд баригдан хиндэж хэрэггүй нэгэн болоод ирэх үед өөрөөсөө ийм түлхсэнд дижид хөгшин охиндоо баахан гомдож хотын зах руу нүүж ирээд удаагүй байлаа. Дижидийн бие уламд ордсоор одоо бүр ярьж чадхаа болжээ. Орноосоо өнд их тэнхэлгүй болсон тэрээр өдөр шөнийн альч цагийг зөвхөн цонх руу ширтэж өнгөрөөдөг болов. Ядаж байхад ордоо нь харалтаа цонхоор олигтой харагдаад байх зүйл үгүй. Зөвхөн шигүү модтой хөх тэнгэрээс гадна гэрээс нь тийм ч их зайтай биш хоёр давхар гоёмсог байшин харагдана. Гэвч тэр байшинд хүн байдаг үгүй ч мэдэгдэхгүй. Нэг л дүнсгэр цаанаа л нэг муу ёрын сэтгэл төрүүлгэж. Ганцаардаж өвчнөдөө баригдан битгэрэн шаналх баян хөгшин сэтгэлээсээ хандах нэг ч хүн байсангүй. Эмгэнтэй харьцах хоёр асрагч охин ч тэр бүхнийг мөнгөөр хэмжиж диждийг үнэн сэтгэлээсээ хайрлаж асрана гэж яасан ч байхгүй. Энэ бүх хүйтэн хүндий арчаагүй үхэнц байдал диждийн биеийг улам бүр дордуулж байлаа. Хөгшин дижид урдын ладал ортоогоо харалдаа байх ганц цонхороо ширтэн хивтэнэ. Гэтэл харин өнөөх гоёмсог хэрнээ муу ёрын дүнсгэр байшинг чиглэн нэгэн чип автомашин айсвэ. Жолоо барьж явсан залуу жигтэйхэн гой ганган хэнцэр бүсгийн гараас хөдөлсөөр байшингийнхаа хаалгыг түлхүүрдэн дотогш ороод таг чиг болов. Бэлдуучлахаас цаашгүй хоосон дүр эсгэх хоёр асрагчаас өөр хүний бараа ойр тараагүй диждэд саяын хүмүүс их л сонирхолтой санагдах нь аргагүй биз. Бусад хүн шиг босоод явчихдаг хүнтэй юм ярьж чаддагсан бол саяын хүмүүстэй очиод танилцмаар хоол ойрын юу ч хамаагүй ярилцмаар л санагдана. Энэ бүхнийг бодохоор ганцаардсан хөгшний нулимс хазарт нь халуун зам татуулан доошолж байлаа. Дижид саяын орсон хоёр хүнийг хизээ гарч ирэх юм бол хэмээн хүлээсээр бараг нүдээж цавчсангүй. Хэр удсныг бүү мэд. Ямар ч тач нилээд удсны эцэст түрүүний байшинд орсон залуу ганцаараа гараад ирлээ. Давжаа биетэй, жартаасан онгор нүдтэй, пагдгар залуу цусанд халдарсан цамцаа гараараа халгалсаар машиндаа яаран суух нь дижид хөгшний нүдэнд тодхон тусаад амжив. Хамт орсон залуухан бүсгүй харин гарч ирсэнгүй. Гарч ирэхгүй ч тодорхой байв. Учир нь саяын нүдэнд хүйтэн пагдгар залуу байшингаа гаднаас нь дангинтал түгжээд тоос татуулан арилж өгөв. Хөгшин дижид ч нэг ихэн бодсонгүй. Гэхдээ л жолооч залуутай түрүүн хамт ирсэн бүсгүй яагаад гарч ирсэнгүй вэ гэдэг асуулт толгойд нь эргэлдэнэ. Жигтэйхэн хөөрхөн охин харагдсан. Гэхдээ жаахан хөнгөндөө юм уу гэмээр тэр охиныг саяын пагдгар залуу чухам яаж гад гаднаас нь түгжээд явдаг байна гэж бодхоос гайхмаар. Хавь орчондоо айл сахалдгүй энэ бүглүү уулын мухарт дөнгөчл 20 гарч яваа юм уу болов уу гэмээр жаахан охин ганцаараа үлдэн гэж яавч байхгүй мэт санагдана. Гэхдээ бүр гаднаасаа цоошлуулаад шүү. Арай саяын залуу охиныг гэртээ оруулж бодийг нь хөдөлчөөд арилж өгсөн юм биш байгаа гэсэн бодол диждийн толгойд төрөхтэй зэрэгцэн түүний цус болсон цэнхэр өнгийн нэмгэн цамц санаанд нь буулаа. Хэд хоног өнгөрчээ. Байшингаас хинч гарсангүй, бас хинч ирсэнгүй.
Сүүлийн үед дижитийн нойрч хүрхээ болжээ. Жаахан зүргэмлэхт нь өргөмөл охин зулаан үзэгдэж битгэрэн шаналсаар. Хэдий их мөнгөтэй ч хайрлаж түших хүнгүй хөгшин эмгэн энэ ертөнцид ирэх хамгийн ядуу хүн гэлтэй. Цонх руу харах болгонд өнөөхөл байшин дүнсийн харагдана. Дижид бараг өдөр шөнийн бүх ил цагт тэр байшин руу ширтэж байгаа ч нөгөө охин гарч ирсэнгүй. Энэ байшинд ороод гарч ирээгүй охины тухай хоёр асрагчдаа хэлхийг хүсч дохио зангаагаар тайлбарлавч өнөөх хоёр нь тоож оших шинжгүй байх ажээ. Сүүлдээ ингэж ярихыг хичээх нь асрагч охтуудад өөрийгөө доромжлуулах шалтгаан нь болох болов. Ингээд л дижид авгаа юу ч ярихаа болж цонх руугаа тайван хэрнээ айдас хуримтлуулсан нүдээр ширтэн үхлээ дисэн ядан хүлээх болов. Өнгөрсөн Бямгарагт хажуугийн байшинд машин унсан пагдгар залуу нэг хүүхэндээ ирсэн бол яг 7 хоногийн дараах Бямгарагт бас л өнөөх нүдэнд хүйтэн пагдгар залуу хорж хүрээгүй болов гэмээр жаахан охин дагуулж иржээ. Энэ нь хөөрхий хилгүй эмгэнд үнэхээр аимшигтай санагдаж залууг дагаж ирсэн тэр жаахан охиныг байшинд битгий хор гэж орилмоор байсан ч яаж чадсангүй. Зөвхөн тэр байшингийн гаднах байдлыг л ажиглаж нүдэнд хүйтэн намхан залуу хизээ ганцаараа гараад ирэх бол хэмээн хүлээсээр. Гэтэл нэг ч их удсангүй. Төрөүний хамт ордог жаахан охин хаалга онгоолгож зүгтхийг завдтал нөгөө залуу охиныг байшинд үстэж оруулаад хаалгаас авч орхилоо. Үүнийг хилгүй хэвтэх дэждээс өөр хинч харсангүй. Ядаж байхад энэ бүглүү газарт утасны сүлжээч барихгүй. Үгүй барьлаа гэд хилгүй дээрээс нь босч чадахгүй шаналн хэвтэх хөгшин дижид яалтайч билээ. Дэмил хөөрхий охиныг өрөвдөн уйлж хөвтлээ. 1-2 цаг болоод өнөөх нүдэнд хүйтэн харгас залуу юу ч болоогүй юм шиг хав орчноо ажигласаар ганцаараа гарч ирээд хаалгаа сайтар дүгчгэн тэр. Одоо дижидэд бүх зүйл дэндүү ойлгомжтой юм шиг санагдаж байлаа. Байшингийн эзэн залуу хэрэгээр ийм бүглүү газар байшин бариад тэндээ охтыг хуурч аваачаад хүсснээ хийдэг. Хүн харахад эрүүл юм шиг хэрнээ сэтгцэн өвчтэй ийм хүмүүс огтыг хүчирхийлж алдаг тухай сонин хэвлэлүүдээс хангалттай олон уншиж байснаа ч дижид эмгэн санаж байв. Эмгэн дэмий шаналж ядаж өгөхийн хооронд ийм аимшигтай зүйл үзэхгүй байхыг үнэхээр их хүсэх аж. Дараачийн Бямгараг нөгөө муу ёрын байшинг зөвлөн өнөөх джип машин айсвэ. Пагдгар залуу өөр нэг жаахан охин дагуулan байшинд ороод хаалгаа дангинтал түүчгэн тэр. Дижидийн чихэнд тэдний хаалганы чимээ бараг л сонсогдох шиг болов. Хоньны арьс нөмөрсөн чон шиг тэр аимшигтай залуугийн гарт орсон хөөрхий охиныг өрөвдөн яаж чадахгүй хэвтэх дижид хичнээн орилж босхийг хичээсэн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Босож чадсангүй. Асрагч нар ч түүнийг сонссонгүй. Харалтаа байшинд болж байгаа аллага уг байшингийн дутуу хаасан хөшигнийхэн завсраар хилгүй эмгэнд тодхон харагдаж байлаа. Чармаа нүцгэн хамаг биеийн цуснд будагдсан тэр хөөрхий охин яаж ч тэмцээд залууг дийлсэнгүй. Өнөөх гаш донтой харгас залуу нэгэн тамгүй болсон охиныг чирч нэг тийш болсноор хилгүй дижидийн нүдэн дээрх аимшиг дүр зураг төгсгөл боллоо. 60 дахь нүдтэй намхан нуруутай харгас залуу орой болох үед дахиад л юу ч болоогүй юм шиг байшингийнхаа хаалгыг гаднаас нь төгжээд арилж өглөө. Энэ бүхнийг харахаас өөр яаж чадахгүй хэвтэх дижид хөгшний бие өдрөөр биш цагаар дордох шиг өөрт нь санагдах болсон нь аргагүй биз. Энэ тухайга хүнд хэлье гэхэд хэлж чадахгүй. Ядаж үзэг цаас төхүүлээд өгөхгүй. Өөрийг нь ойлгохгүй байгаа хоёр асрагчдаа димэл гомтхоос өөр ямар ч чид үзүүлж чадахгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Шүн зүүдэнд нь байшинд ороод гарч ирээгүй охид аврал ирэн уйлах шиг. Өнөөх хэрцгий залуу охидын амин бус газарт нь хутга зоож хүчирхийлэн хоолойг нь боох харагдаад амар заяа үзүүлэхээ болжээ. Дараачийн Бямгараг энэ хараал эдсэн муу ёрын өдөр магадгүй халуухан охидын цогцоор дүүрэн хоёр давхар дүнсгэр байшинг өнөөх машин дахиад чиглээд ирэх үедээ гэж бодхоос дижидийн бие айдас чихүүдэст бүрэн автаж байлаа. Харуу бүрийч болж ашгүй өнөөдөр ирэхгүй нү?
аз олж цагдаа нар алуурчин залууг бариад авсан ч юм болов хэмээн бодож байтал диждийн энэ горилго талаар болох нь тэр. Нөгөө л джип машина унсан давжаа биетэй харгас залуу машиныхаа хаалгыг онгойлгон бууж ирээд залуухан сайхан охины гараас хөдлөөд өнөөх аимшигт үйлдэлээ хийдэг байшингийнхаа зүг дöглөө. Байц. Үнэхээр яалтчгүй алуурчин залуугийн гартаа хөдөлсөн залуухан хөөрхөн охин өөрийнх нь өргөмөл охин зулаан байхыг дижид эмгэнд эндүү сайн танилаа. Даанчтэй. Дижид ийм бодсоор эцсийнхээ хүчийг шавхан орилж орноосоо өхрөн унлаа. Харамсалтай насрагч охид эзгүй байв. Хэлгүй дижид димэйл уйлж эцсийнхээ хамаг тэнхээгээ баран байж хоёр хөл дээрээ өндийгөө ирлээ. Шатны бариулаас хамаг хүчээрээ барин байж буугаад галын өрөөнд орж хурц худаг аваад гарч одлоо. Хөл дээрээ арай ядан гიშгэж заримдаа бүр мүлхэж мууяр шүглсэн байшин руу тэмцэн зүтгэх өөрхий хэлгүй хөгшний хамаг биеийнх нь хөс цутгаж байв. Охины амийг аврах гэсэн чин хүсэл нь диждэд асар их хүч өгөх шиг болжээ. 20 орчим минут өнгөрсний дараа эцэст нь дижид алалгын үүр болсон байшингийн үүдэнд ирж чадлаа. Гадаа хав харанхуй болжээ. Байшингийн хаалга төгжээтэй байх бөгөөд дотроос нь охиныхон чарлах дуу сонсогдож байв. Хөл дээрээ арай ядан тогтох дижид эмгэн хаалгыг нээх гэж самардан орилж байгааг хийн ч анзаарсангүй. Байшин доторх хоёр ч сонссонгүй. Магадгүй бурхнаас хүч хайрлсан ч юм уу хөгшин дижид удалгүй төгжээтэй хаалгыг нэг л мэдхэд онгойлгожээ. Охиных нь аврал ирэн хашгирах зүрх цусам дуу харгас залуугийн бах тавнд хансан инээдтэй хоршин сонсогдох нь дижид эмгэнд тамийн хаалгыг татаад ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байв. Хурц утга гартаа чанга их ч натгсан дижид эмгэн хоёр давхрын шатууд бараг л эцсийн хүчээ шавхан өгсөж байв. Охиных нь хашгирах дуу сулраад ирлээ. Цусандаа худгалан тарчлан тийчгнэх охиныг нь нөгөө намхан ир хүчрхийлж байгааг дижид эмгэн олж хармагцаа араас нь дөхөн очиж залуугийн шилэн хүзүнд гартаа барьсан хутгаараа хамаг тэнхээрээ дүрж орхилоо. Алуурчин үхэдхийн унжээ. Хагас ухаантай хэвдэх зулаа охин царайн цонхиж хар хөсөн цутгасан өргөмөл ээжигээ хараад гайхах баярлахын зэрэгцэж байв. Удалгүй түргэн тусламж цагдаагийнхан бүр сүр дуйлан болж ирээд байшин дахь 6 охины цогцыг алуурчны цогцсны хамт зөөж гаргалаа. Өөрийгөө санаанд оромгүй ихээр хүчилсэн дижид эмгний ухаан баларчжээ. Өргөмөл охин зулаан ээжийнхээ толгойг цээжиндээ нөөн эхэр татан уйлж байв. Уудсан ч үгүй дижид эмгэн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Гэхдээ л хөөрхий хэлгүй эмгэн нас эцэслэхийнхэн агшинда дэндүү жаргалтай байлаа. За өгүүлгийг маань энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Хэрвээ тань таалагдсан бол лайк, subscribe харангуй дараарай. Баярлалаа.